Дараагийн мэдээг хүргэе. Өнгөрсөн баасан гарагт болсон Монгол Ардын намын баг хурлын шийдвэр хүчин төгөлдөр эсэх талаар маргаан өрнөж эхлэв байна. Нэр дэвшигч Амар Баясгалангийн талаас хурал дүрмийн дагуу шударга явагдсан гэж тайлбарлаж байгаа бол нэр дэвшигч Зандан Шатрын талаас хурлын үйл ажиллагаа эхэлснээс дуусах хүртлээр дүрмийн бус олсон гэх байр суурийг илэрхийлж байна. Хурал бол 3 цаг тутмын завсралаатаагаар хуралдаж байгаа. За ингээд сан сураалтын өмнө бол одоо бас эрцийг одоо бид нар дахин шалгадаг. Эрч бол одоо сангалттай байх төвшөнд үүсэх ёстой гэж одоо манай тоолгон комиссод энэ дээр хандж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо хяналтын байгууллага шийдвэр гаргасан байлээ гэж нэг 3 ташаа мэдээлэл явж ийлээ. Энэ дээр бол хяналтын байгууллага оролцоо бол огтоосоо байхгүй гэдгийг бол хэлье. За ингээд эхний сан сураалтын 442 хүн санал өгсөн гэж би хэллээ тийм ээ. Энэ 442 хүнээсээ 3-1-гээ тооцоод явчихж байгаа. 3-1-гээ тооцоод явчихж байгаа. За ингээд дараагийн сан сураалт босох үед бол одоо эрцийг дахиж одоо үзэхэд бол 321 гэсэн тоо гарч ирсэн. За би түрүү хэлсэн баг хурлын эрц өөрөө бүртгэхэд хурал нээх эрц бүртгэхэд 3-2-оор давсан байх хэрэгтэй гэдэг эрцээрээ босгоо бол энэ 321 хүн бол давсан. За ингээд 321 хүн сан сураалтанд оролцож 275 хүн нь бол одоо нэр дэвшигт Ацэвгийн Амар Баясгаланг дэмжиж санал өгсөн бол 46 хүн бол одоо сандаа огт өгөхгүйгээр цагаан утас одоо илгээсэн буюу үндсэндээ хүчингү сандын утас буюу эсрэг байр суурийг илэрхийлж байна гэж үзэж байгаа. За хуралд оролцсон нийт гишүүдийн гэж одоо манай намын дөрмийн үг байж байна. За оролцсон гэдэг үгний чинь нөгөө талнаас оролцохгүй байх эрхийг бид нар бол бас хангаж өгж байгаа юм хэлбэр юм а гэдгийг хэлээ. Тоолгын комисс дотор нэр дэвшигчдийн хоёр нэр дэвшигчдийн бүгдийнх нь одоо болцоотоо дэмжиж байгаа хүмүүсийн тоолгын комиссд оруулсан. Тоолгын комисс өөрсдөө хуралдаж ягаад юугаа гаргаж ирсэн, журмаа баталж орж ирсэн. Тэр журмыг үндсэндээ намын баг хурлын гишүүд бол бүгдээрээ баталсан. Ингээд ерөөсөө журам болоод зарчмынхаа дагуу явсан. Монгол Ардын намын даргыг сонгосон энэ баг хурл бол анх эхэлсэн цагаасаа дүрм болон хуулийн зөрчилдөөгөөр явсан. За энэ ямар агуулгаар явагдаж байгаа вэ гэхээр дүрмийн дагуу Монгол Ардын намын баг хурл хилцэх асуудал бол баталсан. За хилцэх асуудал батлахдаа зохион байгуулалтын асуудлыг нэгдүгээр зүйл залтаар бол баталсан. За ингээд зохион байгуулалтын асуудлыг батлахаас өмнө Монгол Ардын намын дарга одоо оюун эрдэнэ маань гарч ирээд за би бол одоо ингээд энэ баг хурлд ингэж оролцож байна. Миний хувьд бол одоо Монгол Ардын намын даргын ажлыг өгөх асуудал бол нээлттэй шүү гэдэг агуулгаар ярьсан. За ингээд хурлын процесс бол эхлээд дэгээ баталж эхэлдэг. За ингээд дэгээ баталсан. Тэгээ зохион байгуулалтын асуудлын 1-р дээр нь 2-р их хурлын тов гэдэг эдгээр зөвлөл заалтуудын дагуу батлаад тэгтэл баг хурлын гишүүдээс асуулт асуугдсан. Ямар асуулт асуугдсан бэ гэдгээр зохион байгуулалт дотор юм уу эсвэл намын даргыг сонгох асуудал байгаа мó гэдэг асуудал явсан. Тэгэхэд хурал даргалагч маань шууд илэрхийлчихэж байгаа. Юу гэхээр зохион байгуулалт хэсгээр бид намын даргыг сонгох асуудлыг оруулсан.